Сайн байцгаана уу? Та нартай энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Намайг Даштржин Цэлмүн гэдэг. Би Монголын хамгийн анхны уух ашиглалын дасгалжуулагч. Би энэ чиглэлээрээ Монголда болон олон улсад дасгалжуулагч хийгээд багахан хугацааг өнгөрөөсөн байна. За та нар маань миний талаар болон миний хийж байгаа, ярьж байгаа зүйлүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллүүдийг авахыг хүсэх юм бол миний сошиал хаягуудыг дагаарай. Цэлмүн Даштрж гэх миний овог нэрээр байгаа. YouTube, Instagram, Facebook, TikTok гэсэн хаягууд байгаа шүү. За би ингээд өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулгүйгээр гол сэдв рүүгээ орё гэж бодож байна. За би надаар үйлчлүүлээд эдгэрсэн хүмүүсийнхаа бодит түүхүүдээс тэдрээс зөвшөөрөл аваад та нартайгаа ингээд сувралаар хүргэж байгаа. Яагаад гэвэл бас энтэй адилхан түүхүүд, адилхан зовлон бэрхшээлүүд, ууг ашуулууд та нартай маань тулгарсан байгаа бол багч гэсэн бас нэмэр болох болов гэсэн үүднээс би энэ хүү бичлэгүүдийг хийгээд явж байгаа. Тийм учраас та нар маань эднийг бас сонсоод хэрэгтэй хүмүүст нь түгэж өгөхийг би бас та нараасаа хүсэж байна. Энэ бол бас би биэндээ маш сайхан хайрыг өгж байгаа нэг хэлбэр юм аа гэдгийг бас хэлмээр байна. За ингээд өнөөдрийн миний ярих түүх болохоор Америк нэгдсэн улсаас надаар үйлчлүүлээд эдгэрсэн бас нэгэн гайхамшигтай бүсгүйн түүх байх болно. За энэ бүсгүй маань болохоор 6 хүүхэдтэй айлын хамгийн бага охин. За аав ээжтэйгээ ингээд 9 нас хүртлээр бол гэр бүл нь бүтэн маш сайхан амьдарсан байгаа. За 9 настай багт нь бол аав нь гинтийн байдлаар нас орсон байгаа. За тэрнээс хойш бол энэ охин бол ерөөсөө уух ашуулыг тухайн үед нь гаргаж өөрийнхөө дээр зовж байгаа зүйлүүдийг гадагш нь бол гаргаж чадаагүй маш өөрийгөө шууд ингээд төгдсөн байгаа. Тэгээ бодит зүйлүүдийг ингээд байгаагаар нь хүлээж аваад ингээд амьдрал ийм л байд юм байна. Ингээд явах хэрэгтэй юм байна гэсэн байдлаар ингээд хүлээгээд авсан байгаа. Гэвч дотроо маш их шарахыг бол өөртөө тээгээд ингээд үлдсэн байгаамаа. За энэ бүсгүй явандаа юу гэж боддог байсан бэ гэхээр би айгүй зовж байгаа юм байна. Миний ах нар, эгч нар миний ээж би ямар азгүй вэ би бол ингээд хамгийн зовлонтой ууг ашуудлаар орж байгаа. Би л хамгийн азгүй энэ хорвоо дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс нь би болон бид нар юм байна. Миний ах эгч нар юм байна гэдгийг бас ингэж бодож өөртөө маш том ууг ашуудлыг тээж явсан юм бүсгүй байгаа. За энэ бүсгүй 33 нас хүртлээр бол энэ бодлыг тээгээд ингээд явсан. Амьдралын урсгалаар л ингээд яваад байсан тийм ээ. За 16 настай байхад нь бол ээж нь бол гэрэлсэн. За тэгээ мэдээж гэрт нь бас аав нь орлоо дахиад нэг хүн ирсэн. Тэр хүн нь бол мэдээж сайхан хүн байсан гэж надад хэлсэн. Тэгээд тэгсэн ч гэсэндээ маш хүнд бас хэцүү байсан. Өөр хүнийг би бас ааваа гэж дуудах нэг хэцүү тэгээд ингээл амьдрал ийм л байд юм байна да гэсэн байдлаар ингээл хүлээж аваа яваад байсан боловч надад бол миний дотор бол маш хэцүү бас байгаад байсан, хэвээрэл байсан гэж хэлсэн. Тэгтэл би тэгээд би бусад хүмүүсийг хэцүү байгаа юм байна гэж би ерөөсө боддоггүй байсан. Зөвхөн би л өөрөө ууг ашуудалтай би л зовж гин, би л энэ хорвоо дэлхийн хамгийн муу хохирогч юм байна гэж бодож исэн. За энэ охин маань бас аавдаа айгүй тийм аавтайгаа их тийм аавын бас охин байсан байна тий. Аавыгаа хаашин л явна дагаж явдаг, аав нь дагуулж явдаг тийм байсан учраас бүр юм тийм сэтгэлийн гэмтэлтэй айгүй их тийм тулгарсан охин байсан. За тэгээд 33 нас хүртлээр бол хүнтэй гэрлээгүй. Мэдээж ах эгч нар нь бол хүнтэй гэрлээд 4 хүүхэдтэй бол болсон. За миний үйлчлүүлэгч бол ерөөсөө гэрлээгүй. Тэгээд хүнтэй гэрлэг гэхээр л ерөөсөө тийм сэтгэл зүйн юм докторгүй болдог, маш хэцүү байдаг. Өөртөө найзлын үерхий гэсэн залуучуудыг байнга өөрөөсөө түлхдэг тийм байсан. Яагаад вэ гэвэл энэ охин нэгдүгээрт өөрийгөө маш том хохирогч, би л уух ашуудалтай амьдарч байгаа юм байна гэж ойлгосон байсан. Хоёрдугаарт ерөөсөө би хүнтэй гэрлэх юм бол аав шиг минь нэг л өдөр яваад өгнө. Тэгэх юм бол би ээжгээ ингээд айгүй олон зовлон бэрхшээлийг тээгээд ингээд үлдэнэ. За 3 дугаарт миний хүүхдүүд ингээд бас зовлонтой байдалд яг над шиг байдалд орно гэсэн үднээс маш том айдсыг бол өөртөө ингээд аваад үлдчихсэн. Инээсээ болоод гэрэлдэггүй байсан байна. За тэгээ азтай бас энэ хөө миний ярьж байгаа зүйлүүдийг сонсоод хичээлүүдийг маань бас аваад энэ бүсгүй маань бол эдгэрлийг олж аваад 2 жилийн өмнөөс надтай холбогдсон байсан. 2 жилийн өмнө тэгээд бол гэрэлчихсэн маш хөөрхөн охинтой болчихсон ингээд аз жаргалтай амьдарч байна. За тэгэхээр өнөөдрийн энэ түүх маань би та нартай юу хэлэх гээд байна вэ гэхээр би л энэ хорвоо дэлхий дээр зовоод хэцүү байгаа юм байна. Би л хэцүү байна гэж бодсон хүмүүс их байдаг. Тийм учраас бас бусад хүмүүс бас зовлонтой, жаргалтай байдаг юм а гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээ яагаад энэ бүсгүй маань бас надад бас сүүл бас хэлж исэн. Би яагаад энэ зүйлийг бас ингэж яриад байгаа вэ гэхээр энэ бүсгүй маань миний групп сургалтад орсон. Яагаад бусад олон зовлонтой бас өөртөө адилхан зовж байгаа тийм бүсгүйчүүдтэй хамтдаа сургалтанд суусан. Тэгээд бусад бүсгүйчүүдийнхаа түүхийг энэ бүсгүйн түүхээс ч илүү хүчтэй зовлонтой
түүхүүдтэй бас эмэгтэй бас байсан. Мэдээж одоо зовлон хүний зовлон бэрхшээлийг энэ хөнгөн энэ хэцүү гэж бол ялгах ямарч боломжгүй. Тухайн хүндээ л өөрөө өөрт нь маш том хүнд зовлон байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бүсгүй бас бусад одоо тэ бүсгүүчүүдийнхаа зовлон бэрхшээлийг сонсоод би ганцаараа тэ энэ хорвоо дэлхий дээр зовоод байгаагүй юм байна. Би ганцаараа аавыгаа алдчихад тэ шаналаад байгаагүй юм байна. Бид нар ганцхан зовоогүй юм байна гэдгийг бас айгүйх ойлгож тэр бүсгүүчүүдийнхаа түүхийг сонсоод ингээд одоо маш том бас эдгэрлийг ингээд олж авч ирсэн. Тэгэхээр би та нартай юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр өнөөдөр тэ хүн болгон өөр ингэсэн зовлонтой, бэрхшээлтэй, уй гашуудлтай тулгараад явж байгаа. Тийм болохоор ганцхан би л зовоод байна, би л хэцүү байгаа, би л гээд байх одоо тий би гэсэн одоо төвөөсөө гарч бусдтай бас бусдын зовлонг бас сонсож сурах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр бусдын зовлонг бас сонсоод явж явах хугацаанд бид нар бас эдгэрлийг олж авч бас эдгэрэх тийм эхлэлийг бас тавьж идэм юм гэдгийг бас та нартай хэлмээр байна. Тэгэхээр яагаад гэвэл нүд чинь бас баг багаар нээгддэг. Тийм учраас тэ бусдын зовлонг одоо сонсоод эхлэнгүүтээ нүд чинь нээгдэж би ганцаараа зовоогүй юм биш. Энэ хүн ч гэсэндээ тэ зовж байгаа юм биш тэ гэдэг бас нэг зүйлийг олж ухамсарлаж бас чадах процесс байдаг. Тэгэхээр өхөл хагацл гэдэг бол ерөөсөө л тэ бид нар одоо өхөл хагацлтай нүүр тулчгаараа бид нар өөрсдийгөө л одоо зөвхөн тэ зовоод байна, би л ганцхан эцэгхээ алдсан байна гэж дандаа бодож бас ингэж явдаг. Тэгэхээр тийм хүмүүс айгүй над дээр бас айгүй олон тулгарчдаг. Над дээр ирсэн үйлчлэгч нараас маань. Тэгэхээр битгий өөрсдийгөө л одоо тэ ганцхан зовоод байгаа юм байна гэж бити бодоорой. Өөрсдийгөө битгий шийтгэхэрэй гэж хэлмээр байна. Тэгээ ингэснээрээ бол ингээд би ганцхан зовоод байна гэдэг маань процесс маань ерөөсөө өөрийгөө айгүй тийм шийтгэлийн байдал руу оруулцдаг. Тэгээ маш их тийм харамслын байдал руу бас оруулдаг тий. Өөрсдөө би зовоод байна гэхээр та айгүй өөрийгөө тийм байнга шийтгсэн, өөрөө би аз жаргалыг идэх ирэхгүй гэсэн байдал руу оруулж дандаа өөрийгөө тийм хорьсон юм руу дандаа яваад идэг шүү. Тийм болохоор өөрийгөө хөгжүүлэх ямар ч одоо тий процесс байдаггүй. Тийм болохоор өгсний араас одоо бид нартэй өгөх штэ гэд яриад байдаг тий. Гэхдээ л бид нар энэ үедээ бид нар ухамсарлах тийм одоо процессыг хийх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс бол нас орсны хүмүүсийн дараа өөрийгөө тий өгсний араас өөхөх. Тэ нэг бол өвчтдөг тий араас нь амиа хорлол өвчтдөг тий. Нэг бол одоо тэгэл амьдрал тэгэл амьд харахад хүн харахад бол амьд. Тэгсэн хэрнээл дотроо маш ихтэй зовлонтой, шаналлтай өгцөн дотроо бол өвчихсэн ингээд амьдралыг өнөө маргаа шиг зоогоод явж байгаа хүмүүс ч олон байдаг. Ойр дотныхоо хүмүүсийг алдсны дараа тий. Тэгэхээр 3 дугаар зүйл ухамсарлах хэрэгтэй. Яагаад надад тий өнөөдөр намайг 9 энэ охин бүсгүй бол тий бүсгийн жишээн дээр би яриа л да тий. Намайг 9 настай байхад яагаад тий миний дотны хайртай аав маань тий нас орчихва гэдэг ийм 3 дахь сонголтыг тийм ухамсартай сонголтыг бодож тий эхлэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар юуны тулд одоо хүний тий хүн билээ. Тэгэхээр ухамсарлах процессыг бас мэдрэх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж нас орсон одоо тий хайртай дотны хүний нас орсны дараагаар бол бид нарт янз бүрийн бодлууд орж ирдэг. Гэхдээ миний одоо тэ доктороос сая би та нартай хэллээ тэ хүсний араас өөхөх тэ энэ шууд одоо хөхлийн байдал. Хоёрдугаарт нь болохоор би сэтгэлээрээ өөхөх тэ харахад бол ингээл нэг амьд хүн яваал байдаг. Дотроо бол маш их өсөл одоо өвчгсөн ингээд нэгсэндээ бол ингээд амьдраад байдаг. Гуравдугаарт бол ухамсарлах тэ би яагаад ингэж амьдрах хэвтэй юм. Үнэхээр одоо энэ өхөл гэдэг чинь юу юм бэ? Энэ бол одоо бидний амьдралын нэг хэсэндээ бол өхөл гэдэг бол бидний амьдралын нэг хэсэг шүү дээ тэ. Тэгэхээр энэ зүйлийг бас ухамсарлаж амьдрах хэрэгтэй. Тэгэхээр би хүмүүстэй хэлмээр байна. Тэгэхээр та бүхний маань хайртай дотны хүн нас орчихсан байгаа бол бити өөрийгөө одоо хохирогч болго, өөрийгөө битгий одоо өөрөө өөрлөгөө бүх бурууг битгий одоо чих тэ би л надаас болоод явчлаа гэдэг ч юм уу. Эсвэл энэ охин шиг яг л тэ би л одоо тэ зовж байгаа юм байна. Би л ээж одоо тэ эцэг эхийг одоо алдчихсан одоо тий аав ээжигээ алдчихсан би л аавыгаа алдчихсан энэ одоо золгүй амьдралтай бид нар л ингээд ах дүүсээрээ ингээд амьдрт юм байна гэдэг ийм зүйлийг битгий тэгээсээ хүн болгоно л одоо өхөл гэдэг бол тий миний ер нь бол ойлгох гэдэг зүйл бол өхөл гэдэг бол бидний амьдралын нэг хэсэг юм аа бид нарт одоо тий яалтчгүй зайлшгүй нэг өдөр одоо бид нэр ойр дотны хүмүүс болон бид нар өөрсдөө нэг өдөр явнаа тэр үед энэ өхөл гэдэг зүйлийг зөвөр ойлгож хүлээж авч амьдралаа амьд үлдсэн тэр гэр бүлийн ойр дотны хүмүүс маань тийм ээ амьдралаа цааш нь өргөжлүүлэх нь хамгийн чухал юм аа гэдэг үднээс би одоо уугах шуудлын тасгалжуулагчийг хийдэг. Тийм учраас бид нар өснийхээ араас бити одоо ямар нэгэн байдлаар өөрийгөө хэцүү байдалд оруулаач өөрсдийгөө бити одоо хохирогчийн байдалд оруулаач гэдгийг бас би та нартай хэлмээр байна. Тийм учраас
ухамсарлаж үхлийн талаар бас бодож явах хэрэгтэй гэдгийг би бас та нартай хэлмээр байна. Үхэл гэдэг бол ерөөсөө л бидний амьдралын одоо зайлшгүй нэг хэсэг мөнөөсөө муу юм аа. За ингээд би та нартай өнөөдрийнхөө одоо түүхээр бас энэхүү бяцхан ойлголтуудыг бас өгөхийг хичээлээ. Тэгэхээр та нар маань бас энэхүү зүйлүүдийг ойлгоод бас өөртөө ойлгож аваад бас түгээх хүмүүс байвал түгэж бид надад туслаарай. Ингэснээрээ бид нар бие биендээ бас амьдрал бэлгэлж байгаа хамгийн том бэлэг шүү гэдгийг би бас та нартай хэлмээр байна. За ингээд өнөөдрийн маань бичлэгийг бас тухтай сууж сонссон та нартай маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэгүүд ороод явах болно. За ингээд дараагийнхаа бичлэг хүртэл түр баяртай.